Под x пунктын энэ завсар дах аль хэсэгт буурах багч. За под x-с нэгдүгээр нь бий уламжлал аваад тэгээс баг гэж үзэх юм бол энэ бол буурах завсар болно. За тэгвэл нэгдүгээр нь бий уламжлал авбал под x тэнцүү 2x-ийн куб x-ийн квадрат асах нь 24x нэмэх нь 5-аас уламжлал авбал 6x-ийн квадрат хасах нь 18x хасах нь 24 байна. За эндээс биднэрт 6x-ийн квадратаас хасах нь 18x хасах нь 24-ийг тэгээс баг гэж төгсдөг. За энэ тэнцэтгэл шин хоёр талыг 6 тавх өгчхөл x квадратаас хасах нь 3x хасах нь 4 тэгээс баг. За энэ тэнцэтгэл шиг тэгтээ тэнцэх нөхцөлийн олбол тэгээс x 1-р шийдэн хасах 1 2-р шийдэн 4. За тооншуулан дээр тэмдэглэвэл хасах 1 4. За завсар таваалаа. За x квадратын нахлах гишүүний өмнөх коэффициент нэмэх байгаа учраас 2 захынх нь нэмэх голынх нь хасах байна гэсэн. За биднэрт тэгээс бага хэсэг гэсэн учраас хасах тэмдэгтэй хэсэг. За тэгтэл бидний бодлогон дээр хасах 6-аас нэмэх 2 гэсэн. Хасах 6 энд байгаа. Нэмэх 2-ыг би энд байдаг гэж үзье. Хоёулаа шийдэнд ордог. Тэгтээ энэ хасах 1 4-аар шийдэнд орохгүй. За энэ хоёрын хооронд байдаг гэж үзэх юм бол бидний шийдэнд давхцал маань x харьяалагдах нь хасах 1 орохгүй 2 орно. C хариулт байна. Энэ бодлогон дээр энэ пунктын А, Б завсар дахь хамгийн бага утгуудыг M гэсэн. Тэгээд бид нар яасан? M дээр M-ийг нэмэхээр тэг байдаг. А параметрын хамгийн бага утгыг олоо гэсэн. За тэгвэл бидний бодлогыг бодох юм бол эхлээд экстремум цэгүүдийг олъё. Тэгэхэд бол нэгдүгээр нь бий уламжлал аваад тэгтээ тэнцвүүлэх ёстой. За тэгвэл a бод x тэнцүү x-ээс хасах нь 5 хуваах нь x квадрат хасах нь 10x нэмэх нь 61-ээс нэгдүгээр нь бий уламжлал. За тэгвэл бид нар ногдор функцийн уламжлалсаар x-ээс хасах нь 5-аас уламжлал аваад үржигдэх нь сөрнөн хасах нь x-ээс хасах нь 5-ыг үржигдэх нь байх ёстой. За тодорхой хуваарийн квадрат байх ёстой. Тэгэхээр дээдл дээр үржигдэх нь x квадратаас хасах нь 10x нэмэх нь 61-ээс уламжлал авна гэсэн. За энэ тэнцүү x уламжлал 1 5-ын уламжлал тэг учраас энэ шууд нэгээр үржүүлээ өгчих юм бол x квадратаас хасах нь 10x нэмэх нь 61. Энэний уламжлал чинь 1 шүүд. За хасах нь x-ээс хасах нь 5-ыг үржигдэх нь энэний уламжлал гэдэг чинь 2x-ээс хасах нь 10 болно гэсэн. Хаах нь x квадратаас хасах нь 10x нэмэх нь 61-ийн квадрат. За энэ дээрээс хаалцадалж үржүүлээд энийг хайрыг үржүүлээд төсөөтэй гишүүдийг эмгэгдчих юм бол юу болох вэ гэхээр x квадратаас хасах нь 10x нэмэх нь 61. За хаалцадлаа үржүүлчих юм бол 2x-ийн квадрат нэмэх нь 10x нэмэх нь 10x хасах нь 50 болох гэсэн. Хаах нь x-ээс хасах нь 10x дээр нэмэх нь 61-ийн квадрат болно. Тэнцүү. За энэ төсөөтэй гишүүдийн нэмэгдэх юм бол энэ хоёр хоорондоо нэмэгдэх. x квадратаас 2x-ийг хасахаар хасах x-ийн квадрат нэмэх нь 10x жир дээр 60-аас 50x 61-аас 50x чаар 11 болно. Хуваах нь x квадратаас хасах нь 10x нэмэх нь 61-ийн квадрат.
За энийг тэгтээ тэнцвүүлээ бодчих юм бол тодорхой хуваар энэрхээд хүртүүрийн тэгтээ тэнцвүүлээ очихоор x квадрат дээр n 10x нэмэх нь 11 тэнцүү тэгвэл. За энэ дээрс шийдүүдийг олчихвол тэгтээ тэнцвэр нөхцөл нь хасах 1 дугаар шийд, 2 дугаар шийд нь 11. За энэ бол яасан? Экстремо цэг болно гэсэн. За тэгвэл одоо экстремо утгуудыг бодож үзвэл дээрээс бот хасах нэгийг бодож үзье. Анхны бункс дээр нэгийг бол хасах нэгээс хасах нь 5-ыг хуваах нь хасах нэгийн квадрат 10-ыг үрждэг нь хасах нэг нэмэх нь 61 гэж бодох юм бол энэ тэнцүү хасах 6-г хуваах нь 72 болно гэсэн. За дараа нь бот 11-ийг бодож үзье. 11-ийг бодох юм бол 11-ээс хасах нь 5 хуваах нь 11-ийн квадратаас хасах нь 10-ыг үрждэг нь 11 нэмэх нь 61 тэнцүү нэмэх 72-ны 6 гарч ирж байна. За тэгвэл энэ дээрээс бидэрт юу өгсөн бэхээр хамгийн их утга ба хамгийн бага утгуудыг mn гэж ягч. За тэгвэл хамгийн их утга нь энэ байна. Хамгийн бага утга нь энэ байна. За тэгвэл энэ хоёрын нийлбэр нь мэдээж эсрэг тооноос учраас тэг байна. Тэг үнэнд тав маань 11 байна. Хасах 11-ээс нэмэх 11 завсар даасан хамгийн бага утга нь ийм хоёр тоо байх. Тэгээд нийлбэр нь тэг байх.